Самар дээр юу бичиж болохгүй ямар хамаа байна. Удахгүй би юу бичгээ заалгаж өөдгөө новшнууд гэж бичиж болох нь. Тийм үү? Бас бокс. Тэгвэл би алзахгүй нэ. Анжела Хейзийн ээж гэж болох юм. Тийм ээ, Анжела Хейзийн ээж. Өөр мэдээ хүргэе. Та яагаад энэ самбаруудыг тавьсан? Миний охин Анжела 7 сарын өмнө хүнд алуулсан. Цагдаа нар гэмт хэргийг шийдэхгүй хар залуусыг тамлаад завгүй байгаа. Энэ ямар чөтгөр нь вэ? Тэгсэн. Би хараад идсэн улаан өндөгний баярын хоолоо идэж байна. Уучлаарай хүүхдүүдээ. Би мэднэ тарга. Гэхдээ энд асуудал гарах шиг боллоо. Би таны охины алуурчныг барихын тулд чадах бүхнээ хийнэ. Тэр самбарууд чинь шудраг биш байна. Вилбо чамаг энэ дээрээ дөлөгч шиг гонгонж байхаар нь өөр хөрхилтэй охид алуулж байж магадгүй. Бид самбарын талаар албан ёсны 2 гомдол авсан. Яг хинээс? Солир нүдтэй бүсгүй. Хараад идсэн солир нүдтэй бүсгүй. Бас тарган шүдний эмч. Энэ хотод нэг их олон найзтай биш юм а да. Ой. Тийм юм болоогүй. Өнөөдөр шүдний эмчэд бяцхан нүд гаргачихаагүй үстэй. Мэдээж үгүй гэж байна. Хаа надад их харамсалтай байна. Суурин энэ самбаруудын эсрэг хатуу шийдсэн. Хэн тэр лаазыг шийдсэнийг мэдхүү? Ямар лааз? Харин чи хонгор минь. Үгүй би үнэндээ арай хэтрүүлчихлээ. Хөөе, навшоо. Юу? Чамаг навшоо гэж байхад юуны чинь юу гэж навшоо? Бид энэ хэргийг олон нийтийн хараанд өртүүлж байвал шийдэгдэх боломж өндөртэй. Хэрвээ та сүмд ирэхэ болоогүй бол хүмүүст ямар санагдаж байгааг багч болов ойлгох байсан юм. Энэ бүх хуур хэлэн. Улам бүр их болж байна. 3, 2, 1. Хэдийгээр энэ самбарууд гониг төрүүлэн байгаа ч Миссурийн Эббингийн гаднах 3 самбар хачиргалтай явдлуудад цэг тавьсан юм. Энийг наадахтаа оруулаарай мо оюуны хомсдолтой новш минь. Энэ бол дөнгөж эхлэл. Энийг хараалын цөглөөний мэд Миссури сэрээрээ нэвтрүүлэхтэй оруулал яасан юм.